Уудан Монгол нутгийн минь төвд орших уултал ус мөрөн хосолсон өврийн сайхан хангай нутаг. Дурсамж хужиртнуудаа. Энэ л Өврангай аймгийн нэрийг өргөж явдаг олон сумын нэг нь Хужирт сум аа. Монголдон төдийгүй гадаадд нэртэй Хужиртын хөх сувд халуун аршин, хар сувд лаг шавраар олон арван жил эмчилгээ сувилгаа явуулж хүн олныхон талархал хүлээсэн Хужиртын аршин сувлд чухам энд л байдаг үлээ. Ардчлал зах зээлийн өнөө цаг үед Хужирт суманд 5-6 хувийн хвшлийн аршин сувлд зэрэгцэн оршиж хүн олныхон эрүүл мэндийн төлөө үйлчилж байна. Эдний нэг нь өөрийн гэсэн онцлог, өнгө төрх, хайр халамж, халуун дулаан сэтгэлээрээ олон мянган совжуулагчдын талархлыг хүлээж энэ жил 15 жилийн онцгонд долгож байгаа Ээлмэ Хужирт аршин сувлд юм аа. Ээлмэ Хужиртын тухай ярихад энэ хатагтай нэр зайлшгүй хамт дурддагддаг нь тус сувлын захирал Дорд Сүрэнгийн гэрэл маа. Аж үйлдвэрийн компаниудын ахмад ажилчныг эрт мэндэж ажлын амт мөнгөний үнцнийг багасаа мэдэрч амьдралын хатуу хөтөө ад жаргалын аль альнийг туулж өөрийн хувийн сувллаа байгуулж чадсан энэ захирал сувлынхаа ачааны хүндийг үүрсэн хүч хэрэг зоригт хичээл зүтгэлтэй хүнийг татаж зохион байгуулах авьяастай хийж бүтээж чаддаг зорилготой хүрдэг чадварлаг бизнесмен нэг юм аа. 40 ортой сувлыг байгуулж ажиллаж ирсэн үед 16 ажилчинтай 40 ортой сувлыг байгуулж илаа. Өнөөдөр 15 жил болоход 250 болтлоо дэвжиж дээшлээд өнөөдөр 60-аад ажилчинтай болоод 60-аад дандаа эмнэлгийн талын эмч сувлагч хоол үйлдвэрлэл аж ахуй гэдэг ингээд 60-аад ажилчинтай болсон. Юм хийя бүтээе гэхэд мөнгө байхгүй. Мөнгө хаанаас олох вэ гэж тэгээд банкны зээл тэр үеийн банкны зээл чинь дээд нь 15% хүүтэй байлаа. Тэгээд нэг төсөл бичээд JICA-гийн Японы JICA-гийн төсөлд ороод тэгээд бас тэр чинь тийм жамхан бүтдгүү байлээ. Анхныхаа зээлийг аваад 2 дахь шатанд нь ороод 3 дахь шатанд нь ороод өнөөдөр энэ сайхан бүтээн байгуулалтыг хийж дуусгасан юм аа. Ойг бол нэг найр хурим хийгээд амтны цуглуулаад байхдаа гол нь биш. Ер нь бол үеийн ахмадуудаараа л ахмадуудаа баярлуулж хэд хоног өнгөө амрааж дээрээс нь хооронд нь уулзуулж дуулуулж өөрсдийнх нь сэтгэлийг сонсох энэ үеийн алтан ахмадууд маань энэ залуучуудаа өргөл дуурал болох үгээ хэллэг бодол санаагаа хийдэг захиасаа захих гэж 7 хоног энэ ахмадуудтайгаа сэтгэл зүрхээрээ уулзаж сайхан байна. Гэрэлмэ зах зээлийн үед улсын мэдлийн Хужирт сувлыг өдөрдөн ажлыг нь өө татаж байгаад хөгжлөгдөж өөр үзэнтэй болох үед нь хажууд нь байх Говкин сувлын орхигдсон баашинглыг юм босгож асар их хүч хөдөлмөр гарган зүтгэсний хүчинд өнөөгийн өндөрлөх хүрчээ. Өндөр зээл аваад цаг наргүй ажиллаж байсан энэ хугацаанд төвшиг дулгуур болж бүтээн байгуулалтыг хийцэж өнөө хүртэл хамтран бэлтгэж яваа хүн бол түүний отхон хүү хашиг юм билээ. Зохиолч Дасан Цэрэнгийн хойд Гэрэлмэгийн тухай төвчлсэн номонд хөдөлмөр хэмээх шилдэг төлхөр таны хадаасанд байсан цаг Хүслийн цуурайг дагаад бүтээн байгуулалт өрнөдөө. Хүүхэн хүний чадвар чансаа хөршгүй өндөр болохыг хүчрэх бас зоримог таны итгэл зүтгэлээс мэдэрдэг хэмээн өгүүлсэн нь Гэрэлмэгийн хэн болохыг илтгэнэ. 15 жилийн ойд энэ бэлэг барьж байгаа зүйл бол энэ орчин бие 2 газартай хүний эрүүл мэндийн салбарт ажиллахад ер нь тэгээд соёлын хоол ороод сайн байх хэрэгтэй юм байна гэдгийг ойлгосон мэргэжлийн эмчнэр ажиллаж байна. Дээр нь гадна талын тогтчлт маш чухал байдаг юм байна гэж сая 3 дахь шатны зээл аваад гадаад тогтчлтоо хийгээд дуслаа. Зуны үед бол ганц энэ байранда ачаал ирсээд байдаг. Тэр үед гэр барьдаг байлаа. Инжлээс эхлээд манайх гэр барихаа болоод гадаа
энэ боредуудаар дүнзэн байшин бариулсан. Энэ дүнзэн байшинд бол бас 40 хүн орчдөг. Дүнзэн байшингийн гадна талын догчид мэдээж байр гадаа нойлтой. За дотор талд нь одоо нойлтой болох жижигхэн ингээ байрууд болохоор болохгүй. Хажуу талд нь энэ одоо боловсон нойл, гараж заав хэрэгтэй байдаг юм байна. Тэгээд энэ зам одоо засмал замыг хийх, энэ гадна талын догчилд энэ одоо ойжуулах мод, жимсний мод 800-аад өхрийн нүд тарьсан 100 гацуур тарилаа. Тэгээд бусд одоо хваас гэдэг янз бүрийн одоо моднуудыг тарьж, нодлон тарьж дуусгасан. Эмчлийн хувьд бол тоглоомын талбайгаа дуусгаад одоо засмалаа дуусгаад гадна талын энэ догчлтын ажлаа бүрэн дуусгасан. Зорин элсэн зөвлөөлөгчдийг найрсгаар ухтан авч зохих журмын дагуу бүртгэлжүүлсний дараа эмчийн үзлэгт орж эмчилгээний онцлогоо тогтоолгосноор сувлуулах хэрэгтэй болдог байна. Манай аршаан сувлал нь сувлуулагчдыг хүлээж утга үйлчлэгэн дээр хүлээж аваад сувлуулагч болгоно хүн тус бүр элмах хурцт аршаан сувлал гэсэн илгээх бичгтээ ирдэг. Илгээх бичгийн дагуу доор утга үйлчлэгэн дээр сувлуулагч бүрт картныгээ дээшээ орж эмчтэй үзүүлнэ. Эмчилгээний явцад бол эмч маань тухайн сувлуулагчийг ямар зөвөртэй ирүү даралтын үзэж зүрхний үйл ажиллагаа дэмжлтийг үзэж бүгд нарийн мэрэгчдийн үйлчлэгээ хийн. Ингэсний дараа тухайн сувлуулагчид ямар үйлчлэгээ үзүүлэхээ сонгоно. Шаварт оруулна, аршаанд оруулна, бариа засалд оруулна. Тохироо физик эмчилгээнүүдийн үйл ажиллагааг явуулна. Хожиртын дэлхийн давтагтаа хар гэсэн шаврын өрөө байгаа. 12 кабинеттэй кабинетээс бүр ихтэй эмэгтэйгээр тусдаа шавар тавьдаг. 12 шаварлагч 6 үйлчлэгч байгаа. Бид бүхэн болоод хүн байгалийн бүтээгдэхүүн. Тэр үүднээсээ бид нас ахих тусам бидний биед байдаг одоо бид эрдэс байцаар одоо бүрэн тижээлж идэг. Энэ эрдэс байц маань бидний хөлөөс одоо шээс одоо ялгаруулах бүх замаар ингээд бидний биеэс одоо гадагшиж идэг. Үүнтэй уялдаа энэ алдсан эрдсийг бид энэ байгалийн аршаан шавраас хүч авдаг юм байна. Тухайн одоо сувлуулагч маань бол дандаа үе мөчтэй холбоотой давмгааж ирдэг. Энэ үе мөчтэй давмгааж ирж байгаа хүч маань гоцоо нөгөө артериоз болсон үе мөч хэрэг өвчин одоо үеийн дээр яс ургах, үений хөдөлгөөн саармагцсан, нурууны суул ерөөсөө үетэй холбоотой бүх өвчлүүд энэ давмгааж ирдэг. Сувлуулагчдын маань амнаас гэсэн сонсоход бол энэ шаварт ирээд би ийм боллоо, бүр хөдөлдөө байж байгаа, хөлөө хөдлөдөө байж байгаа, нурууны тэнийдөө байж байгаа, энэ дээрээ ийм арц гарч ийна гэдэг бас анамнеза өгч тэр бүрийг харж байхад бол манай энэ үр хангаан хожир сумын аршаан шавар хоёр бол дэлхийд гайхамшигтай үнэхээр бүр одоо нээсэн гэж ярьж байгаа боловч ер нь төгс нэгээгүй болов гэж би бодож байна. Энэ сувлилийн нэгэн том хамт олон нь галдгооны хон. Сувлилийн хоол онцлогтой. Сувлуулагчдад тамир тэнхээ өгч эмийн оронд эм болох учиртай. Эднийхэн 10 хоног сувлуулахад нэг хоолоо дахин идэхгүйгээр баялаг хоол нэцэстэй. Өөрийн нэрийн хоолч бас бий. Хоолыг хайрч хуурахгүй голдуу жигнэж болгодог байна. Орон нутгийнхаа байгалийн цэвэр магшуу, цагаан идэ, жимсэг нь хоолндоо хэрглэж өөрсдөө бэлтгэдэг байна. Би одоо энэ нийлмийн учирт аршаан сувлалтай ажилд ороод 10 жил болж байна. Анх ажилд орохдоо зөвчөр 2 жил ажилласан. Тэрнээс хойш 2 жил тоогоочор ажиллаад одоо тэгээд 6 жил нахлах тоогооч явж байна. Галтгой бол хоолны онцлог чанарууд их байгаа. Одоо амгалт сувлалын газраар амар сувлуулж байгаа хүмүүс маань шавар эмчилгээ хийлгэн, кальц их алдна. Тэгээд тэрийг найлуулах нөхөн уураг туслаг илчлэг сайтай хоол өгнө. Аршаан сувлалын хоолнууд маань ерөөхдөө тэр хайрч уурах хоол биш. Ерөөхдөө дандаа жигнэж
болгодог хоол байгаа. Одоо галтгоонд бид нэр одооний яг өвөлтөө бол бид нэр яг долоолаа нэг зөвчтэй цэвэрлэгчтэй 2 3 тоогочтой ингэ ажилладаг. Зундаа болохоор манай хүн хүчин их дөнгөт дандаа 100 нэг оюутнууд манад ажилладаг. Олон жил ажиллаж байгаа оюутнууд маань зундаа ирээд сургуулийнхаа амралтаар ирээд манай дээр ажиллаад ингээ хүн хүчин нэмээ ажиллаулдаг. Манай онцлог бол гурлан бүтээгдэхүүнийг ерөнхийдөө өөрсдөө хийдэг. Тэгээ даа ялангуяа амрагч нар маань талханд маань аягүй дуртай. Талхаа бол манайх төрөл төрлөөр нь цагаан талх, бор талх, хар талх бүхэл бүрийн гурлаар хийдэг. Тэгээд бусад амрагч нар маань арай явахдаа өөртөө талхаа зарах уу, олноор нь авъя нэтрийгээл бас тэгдэг. Бас шүүс жүүснүүд бол хийн үзмийн шүүснээс ахуулаад хар чавны шүүсийн, чангаанцны шүүсийн нэрс ингээл бүгдийг өөртөө л ингээл болгоол өөрөөр нь ингээ оргоор нь болгож өгдөг. Манай амрагч нар маань ч эндээ дуртай. Гэрэлмаа захирал Совиллынхан 15 жилийн ойд том дарга нар захирлууд гавьяатуудыг өрөж аригтаас сөвгөнсөнгүй. Уламжлал ёсоор орон нутгийнхаа өндөр настан өргөдлөгөөсөн эхчүүд олон жил совлид хамтран ажиллагчдын орж үнгүй амраан тэднийг энэд байдлаар дүүрэн уулзаж он жилүүдийн дурсамжаан хуваалцах боломжийг нээж өгчээ. Ерөн гэрэлмаа захирал совлид нээсэн цагаасан бусдын төлөө хэдэн туслах сэтгэлээр ажиллаж ирсэн учраас хожид нутгийн түүнийг өөрийн уугуул эргэжгээ хүндлэн хайрласаар иржээ. Башлан төлөхөд 15 жилийн ан арга хэмжээ баяр ёслолыг хожид совлид совлуулахаар ирсэн сэлхэн нэртэй элбэчин баяр сайхан хөтлөн явуулж элбий номроор хөгжөж байлаа. Энд хорон цугларсан Ахмад буурлууд эшин мөлийсэн ч 90 хэмээрэн байгаа. Эдгэр залуу 25 шиг сэтгэл зүрхээр залуу байгаа. Энэ олон залуучууд Ахмадуудаа би хэлж байгаа. Энэ олон залуучуудын уран дээр өнөөдөр ээлмаа хужиртын 15 жилийн хөдөлмөрийн асар их ач холбогдол та бүхэн дээр байсан. Энэ түүхийг та бүхэн бичилсэн. Та бүхэнд ээлмаа хужирт Аршин суулын 15 жилийн баярын халуун мэндчилгээг өргөн дэвшүүлж байна. Энэ дээрээ би 20 жил болж байна. Одоо энэ Ахмадуудад одоо хүч та нарын сэтгэл зүрх надад шингэсэн учраас би өнөөдөр ингэж өөрийгөө олон жил болтой гэж бодож байна. Энэ их нөр хөдөлмөрийн маань одоо гол хүчин зүйлүүд бол та нар маань шүү. Энэ сайхан уулус нутаг орн минь намайг ивэж энэ сумын хамт олон бүгд одоо манай ажлыг дэмжижсэн хамт олондоо маш их баярлж явдаг шүү. Тэгээд та нартаа одоо эрүүл энхийг хүсье, урт насанд одоо их хүсье хамт олондоо баярлж явдаг шүү.
악창강 올라간다. Ойн арга хэмжээний угтал болсон энэхүү оройн үдшилтэд орон нутагт тоглолтоор явж байсан нийслэл хотын Ахмадаа дээдлийн төрийн бус байгууллагын дэргэдэх Ахмадын Жавхаа хамтлагийн уран бүтээлчид оролцож Монгол Ардын урлагийн өв сангаас ихэвчлэн бүрдсэн тоглолтоос сонирхуулж олонний талархлыг хүртсэн юм аа. Ээлмэ хожид аршин сувлал нь отч манал бурхныг залсан бясалгал мөргөлийн өргөөтэй. Энд сувлуулагчид бясалгал хийх, дасгал хөдөлгөөн хийх, яриа хөрөө өрнүүлэх боломжтой. Ойн үеэс гисэн энэ өргөөнд хожид сумын ахмадууд ном хурж, сувлалын цаашдын ажил, хүн олны амьдрал ахуй, эвэл мэндэд сайн сайхны өрөөлийг хүссэн юм аа.
Ээлмэ хотод аршин сувирлын 15 жилийн он нэг гол арга хэмжээнд ахмадууд ажилтнуудаа шагнаж урамшуулах баяр ёслолын арга хэмжээ байлаа. Захирал Гэрэлмэ 15 жилийн он баяраа тохиолдуулан ахмадууд ажилчдаа шагнаж урамшуулах зорилгоор өөрийн санаачлаг хөөцөлдгөөгөөр аршин сувирлын гавьяат ажилтан цол тэмдэг 15 жилийн он медалийг хийлгэж ойн үеэр гардуулан тэдний хөдөлмөр зүтгэлийг үнэлсэн юм а. Хуучин улсын хожид сувлал болон ээлмэ хожид сувлалд ажиллаж байсан ахмадууд нь аршин сувлалын гавьяат цол тэмдэг хүртэж баярлсан бол ойн арга хэмжээнд оролцогчид ажилчид ойн медаль зүйцгээлээ. Амтрагавяны одонгон ингэртэн галзуулсан ахмадууд та бүхэндээ Ээлмэ хожирт аршин сувлал байгуулагдсны яруу удах 15 жилийн ан баярын мэдчилгээг өргөн дэвшүүлж байна. Ээлмэ хожирт аршин сувлалын өргөн захирал хатагтай Гэрэлмэг өрж байна. Тун дараа бас ирэхгүй. Бид хоёрын одоо яг санаачилж хийсэн юм бол байгаа хүмүүс ойлгохгүй мэддэггүй байж болно л доо. Аюул дарга бол манай аж ахуй хэрэгцсэн дарга байлаа. Тэр үед энэ яг энэ орон нутагт цэвэрлэх байгууламж гэдгийг хэн ч ойлгохгүй мэддэггүй. Тийм үед бид өөрөөсөө энэ олон сумынхаа залуучуудыг 28 залуучуудыг хоёулаа хооллож, ундалж, усаас мөнгө тэр үед ч одоо төсөн үсэг гэж аюултай үе байдаг шүү дээ. Айгүй бол одоо тэр шороо хулцсан бол шоронд орох байсан байлгүй. Энэ үед одоо энэ хожиртын цэвэрлэх байгууламжийг аюул даргуудаар хийжсэн. За ингээд үнэхээр одоо та нарынхаа алтан үеийг өнгөрөөж исэн энэ сайхан соёлынхаа ахмадууд болоод 15 жилийнхаа ойг тэмдэглэж байгаа энэ хүчит миний хувьд энэ одоо медалуудыг захиалж хэлсэн юм а. Энийг гартуулъя. Хүүхэд насны минь дурсамж хожиртнуудаа дэрвиж өссөн дэндүү жаргалтай энэ миний нутаа том бужигнэж амьдрал өрнсөн хожиртын аршин сувлаа түмэн шүтэж чилэрхлэн тайлсан эрдэнд аршин түрхлээ шугламч өвлжөний нутаг вахархан шуган тарж аршинчдыг За би Гэрэлмэг захирлыг хожирт аршин сувлал панелтай захирлаад панелтаар ирэхэд нь хамтарч ажил нарийн эцгийн дараагаар нь ажиллаж яваад тэгээд өөрөө хуваараа энэ Ээлмэ сувлалыг 35 гартай байхад нь авч энд ажилласан. Тэгээ хамгийн гол нь одоо энэ өргөтгөлийг ингээд нь одоо эмэгтэй хөнгөд одоо дайчин үнэхээр юу одоо хийстэй хүчтэй чадaltaй энийг зээл мэлийг одоо авдаг л бах. Тэгээд энэ өргөтгөлийг хийгээд 250 гартай болтол нэг хэдхэн жилийн дотор ингэж хөгжүүлээ. Тэгээ одоо 250 хүн аваад тэгээ хажуугаар нэг өндөр тустангуудыг одоо үн төлбөргүй ингээд дандаа 10 хоногор ингэж амраадаг бид нэрийг. Манай өндөр тустангууд одоо дээдл нь 80 доотлол нь 60 хүрсэн. 50-60 хүн одоо ингээд энэ сувлалд ингээд амраад үйлчлүүлээд Гэрэлмэг захирал болоод бид нэрийг одоо үнэхээр баярлуулж байна. Гэрэлмэг захирлаа эрүүл ангиурт удаанаас л цаашдаа ажил төрөл нь улам өөдрөг байгаасаа энэ одоо хамтарч бид нэрийг үе залгамжир ажиллаж байгаа залуучуудыг эрч хүчтэй ажил төрөлд үнэн сэтгэлээсээ өөрийнхөө юм шиг хандаж байгаарай гэж захимаар байна. За би хожирт Ээлмэ сувлалын 15 жилийн ойд өргөдөж ирээд маш их баяртай байна. Гэрэлмэг даргатайгаа би хамт хожирт аршин сувлал гэхэд л хамтарч ажиллаж байсан. Хожирт аршин сувлалын дарга Санжаа захирал гэдэг хүнээс аваад бид нартай хамт 5-6 жил хамт ажиллаад ажлын мөрөгтэй ажиллаж байсан. Тэгээд хожиртын тогтчил муутай
ийм хүчиртийн гоохийн суулил гэдгийг одоо хувьдаа худалдаж аваад энийг дээр өстө чармайлан ажиллаж их өндөр сэтгэлтэй их дайчин ажилд айгүй гिचэнгүү ёстой зоригтой орж инд ажиллаж энэ сувлыг Элма хүчирт ашиг сувлыг байгуулсан. Ингээд Элмагийнхан ойд хүрэлцэн ирж сайхан амраад усч чадаа би маш их баяртай байна. Шавар эмчилгээнд анх эхлээд ажиллахад 4 ортой байсан. Тэгэл 4 ортой ер нь 40 гаруй хүн аваад ажиллаж байсан. Тэгээ одоо олон мөрөгдөхөөр 200 хүн авдаг болж байна. Би одоо шавар эмчилгээнд олон жил ажиллаж гэрэлмээ цагтаа 13 жил ажиллаад тэтгэврт анхаарчаад 15 жил яваад тэр өргөдөж ирчээл байж байна. Шавар эмчилгээ нийтчихэд бол одоо тэр нуруу бүр үе мөчөнд эмчилгээнийхэн заалтаар хийдэг байсан. Эмчилгээ эмчин бичиж өгнө. Тэрнийхэн заалтаар дагууд нэмжилж ажиллаж захирлын дагаад байсан. Тэтгэврт ортол 13 жил ажиллаад их юм сурсаа. Манай захирал бол одоо намаа бас их юм сурч их юм зааж өгсөн. Элма хүчирт аршаан сувлил нь өнөөдөр Монголын аршаан сувлилын салбарт өөрийн гэсэн байр сууриа нэгэнт тодорхой эзэлж улс орныхон 408 зөвхөлт нэр алдарн хүрчээ. Газраас тус сувлилыг зорин ирж эмчилгээ сувилгааных нь үр шимийг хүртсэн олон мянган сувлиулагчид сэтгэл зүрхнийхэн гүнээс баяр талархлаа илэрхийлэн ажлын амжилт хүсэж санал сэтгэлдээ үлдээхэн зэрэгцээ сувлилийн хамт олон болон захирал Элма зориулсан олон шүлэгдүү төрөн гарчээ. Миний хувьд бол зүгээр хүмүүсээ ажилуулаад цалингийн нөгөөд ингээд байхгүй юмсан энэ хэдийгээ бас газар үзүүлж жоохон нүдийн нээлэх юмсан гэж бодож одоо 15 жилийн хугацаанд манжуурлуу бүр хамт олноороо бид нэр 6-7 удаа манжуурт шинэ жилээ тэмдэглэж явж ялаа. Итгэл там руу одоо жил 8 удаа явсан баха бид нар. Энэ ахмадуудаас төлөөж авч явж ялаа. Орон нутгийн удирдлагуудаас бас шагнаж авч явж ялаа. Эднэр маань бас манай энэ хүүхдүүдэд их орон өгдөг байх залуучуудад сайхан энэ жил гэхэд бид нар хөсгөл нуурт амарлаа. Хөсгөл далаад. Манайд бол гэр бүлээр ажиллаж байгаа хүмүүс олон байгаа. Хоорондоо одоо тэгээд гэр бүлээрээ ажиллах ашигтай тал байгаа. Хамт ирнэ, хамт буцна. Энэ нь бол бас бахархалтай. Ер нь ихэнх нь гэр бүлээрээ ажилладаг. Тэгээд ч миний одоо 60-аад хүний одоо ажилчдын цаана өшөө одоо амьдрал байна шүү дээ. Өөр хүүхэд, ард тал, гэр орон эднэрт нь одоо бас хоёр нэмрээ оруулж туслахынсан. Эднэрийнхээ төлөөл тэгээд ер нь бас сэтгэл зовх юм байна. Баярлах юм байна. Эднэртэйгээ муудах юм байна, сайдах юм байна. Ингэж буцалсаар агаад л одоо амьдрал маань буцалсаар агаад энд одоо 20 жил болчихлоо доо. Энэ хүн бол сувлиулагч биш ээ. Элма хүчиртийн захирал Гэрэлмагийн хань ижил Монгол улсын урлагийн гавьяас зүтгэлтэн онцгой бүтээлийн академич, соёл урлагийн их сургуулийн хүндэт профессор, телевиз киноны нэр зураач Төдвийн Гоошма. Үүрийн 5 жингээс үдшийн бүрий тасралтал сувлийнхаа өдөр тутмын ажилд оролцсон зүтгэж яваа хань Гэрэлмагийнхан нөмөр төшиг болж зураач хүний хувьд сувлын бүтээн босголт, тогтчлт, хязаан чимэглэлд өөрийн бодол санаа урахана зориулж яваа нэгэн. Гоош сувлилийн ажилчин залуучуудаа нөхөрсөг шогоор зурсны заримаас та бүхэн харж байна. Зохиолч Алтан гэрлийн амар сайхны бичсэн сурагчаас шууд ерөнхий хөрг арманыг уншвас та энэ хүний тухай бүрэн ойлголттой болно. Хожирт сумын ахмад бол аршаан сувлын ахмад ажилтнууд
өөрсдийн амьдрал, ажил хөдөлмөрөөр зориулж халамж хишгийг нь хүртэж ирсэн тус сувирлын хамт олон ойн баярт оролцогч олонд зориулан үдшийн зоог зохион байгуулан хүндэтгэл үзүүллээ. Өөрсдийн гараар хийсэн өнгөнгийн эдээ удаа алгасан ширээнэ эгний сууж инээд нэргэн алуун дулаан яриа өрнүүлэн суугаа энэ олныг харахад үнэхээр жаргалтай дэлгэр байлаа. Эдэнд ярьж дурсах, бахархаж амгших олон юм бий. Та бүгдийг зоогоо ихтэй тухтай барьж сэтгэлийн сайхан үгэн ярьж хууч хөрцгөөж энэ үдшийг наргаантай хөөртэй наадамтай цэнгэлтэй сайхан өнгөрөөгөө гэж ёроож ахмадууд та бүгдийнхээ энэ үдшийг амар амгалан гайлтарыг. Аршаа сүлийн ахмадууд гэдэг бол би мартагдахгүй энэ хожиртад одоо мартагдахгүй хүмүүс гэж би боддог. За гэтэл яг мартагдахын даваа дээр би та нарыгаа санан дурсан өнөөдөр цуглуулж байгаадаа үнэхээр баярлж байна. Ойд зориулсан ахмадуудын зоог өрөх ажиллагаа өргөн дэлгүүр үнэхээр халуун дулаан үргэлжилсээр байлаа. Хүн бүрл өөрсдийн баярлсан талархсан сэтгэлээ илэрхийлэн дурсамж, дурсгалын зүйл гардуулж сайн сайхны ёроол дэвшүүлэн өөрсдийн үгээ хэлж байсан юм. Нэгэнт л баярын зоог эмчин өөрсдийн авьяас үлгийн харуулan аядуугаараа мэдлэгээ дэвшүүлэх гэсэн олны цуваа тасрахгүй байлаа. Мая гарсан хорлоогоогоос эхлээд алжаа тайлан совлуулж байгаа онцгой байдлын хорондоо хүртэл энэ цуваанд багтаж байсан юм аа. Гэрэлмаа захирал хуучин хожих цувралыг дараалан ажиллаж байсны хувьд хамт ажиллаж байгаад насны тэтгэврт гарсан олон сайхан ахмадууд насны сүлд харьяалагдах байгууллагагүй болсныг анзаарч өөрийн байгуулсан ээлмэ хожих цувралынхаа харьяанд авч харж хандах болжээ. Мөн хожих цумын өргө толгойлсон эмэгтэйчүүд ядарч зүтэрсэн иргэдийг өөрийн сувилдаа авч ажилуулан ажлын байраар хангах, тэдний өр хүүхдүүдэд тус дэмжлэг үзүүлэх, сургууль хөрсөд суралцуулах, сургалтын төлбөрийг нь төлөх зэрэгээр амьдрал авахуд нь байнга тусал дэмжиж байдаг болохоор нутгийнхын түнд үнэхээр ам сайтай юм билээ. Өөрийн орчин хавьдын үлгэрлэл жишг болохоос ээлмэ хожих сувлыг зорин совлуулахаар иргэсэд жилээс жилд нэмэгдэн янз бүрийн насны өвчин зовлонтой совлуулагчдад халуун аршин хар шаврын эмчилгээ үнэхээр өндөр үр дүнтэйг нотолсоор байна. Ээлмэ хожигчдод ирж совлуулах, эрсдэн дахин ирэх, эмгээ хууч,
элдв зөөрөөсөө салах нь энэ хамт олонны 15 жилийн өрх хөдөлмөрийн үр шим тэдний ажил амьдралын бахархал юм аа. Гэрэлмаа захирал ойн баярт оролцож чадаагүй зарим ахмадуудад нийслэл хотод очиж цол тэмдгийг нь гэртэн гардуулсан юм. Энэ сайхан хүний эрүүл мэндийн байгууллагт удаан жил ажилласан та нартайгаа одоо байнга л уулзмаар надад санагддаг. Энэ эрхэм хүндэт би осрожин таныг удаан жил эрүүл мэндийн салбарт үр бүтээлдээ ажилласныг тань үнэлэн аршин соёлын гавьяат ажилтан одонгоор шагнаваа. За баярлалаа. Та нарын ирч хүчээр Элма хожирт гэж охин компани дүү компани байгуулагч нь төрөөд 15 жил болсны бас медалийг танд гардуулж байгаа шүү. За баярлалаа. Имээ ястой гоё баярлжээ. Гэрэлмада одоо ээлмэ аршаа сүйдгийг ирнэ олон жил сайхан авчваа. Ингээд ажлын өндөр өнжилтэн амьдралтын сайхан бүхний хүсэн ирөө урт удаан насалж удаан жаргаж олон над шиг сайхан гөгччүүдийг баярлж яваарай миний хүү. За манай аршин соёлын ахмадуудаас одоо удаан жил ажилласан энэ одоо хүний эрүүл мэндийн салбарт нас биеэ зориулсан ийм хүндтэй хүмүүстэй бид нар энэ гавьяат ажилтан гэсэн аршин соёлын гавьяат ажилтан гэсэн ийм одоо хийлгсэн юм аа. Тэгээд даалгавар эмчтэй эрүүл энхийг хүсээд одоо улам урт насалж удаан жаргаасай гэж хүсэж баяр хүргье. Хүчиртэд ирж яхад жилдээ 1620 хүн хүлээж авдаг гэдэг жилдээ. Одоо манай одоо том соёл маань жилдээ 20,000 хүн хүлээж авдаг болсон. Тэгэхээр хүмүүс эрүүл мэндийнхаа төлөө одоо их анхаардаг болсон байна. Эмгүү эмчилгээнд их дуртай болсон байна. Дандаа одоо ийм ууж эмчлүүлэхээсээ илүү ийм одоо ховорхон шавар аршиндаа зорж ирдэг болсон байна. Байгаль ээлтэй одоо галт төлөхгүй тийм ээ. Энэ одоо утаа унаараас хол байлгахын тулд загтаанаар халаадаг болсон манайх нэг дугаарт. Энэ хавьд бол энэ ашин соёлоодаас онцлог юм. За хоёр дахь нь гэвэл энэ тогшилтыг бол би бас ингээд хараад хүүхдийнхаа хийсэн юмыг ингээд хараад ингээд байж хахад бол арай л одоо онцлог байх гэж бодож जैन зүгээр өөрийгөө магтаж байгаадаа биш. Онцлог юм байна. Үүд хаалга ороод ирэхэд энэ засмал тийм ээ энэ явган хүний зам энэ болгон дээр хүмүүсийг одоо өөрснөө сайхан сэтгэл зүрхээр цэвэрхэн орчинд байгаасаа ирээд одоо энэ орчиндөө хог битгий тариасаа жумтаа сайхан амраасаа гисний төлөө одоо хичнээн сэтгэл зүрхээрээ л одоо энийг хийж байна. Эрж буцах соёлын цуваа жилийн дөрвөн удирал үргэлжилсээр тэд хот хоорондын тавчлаг автобус өөрсдийн унаагаараа Элма хожиртын аршин соёлыг зориулсээр л байна. Соёлын хамт олонч тэднийг манай дээрээ хэмээн урьсаар. Жаргалтай мишэлэр нартай мөрья амжилт бүтээлийн дэжээр бэлэг барин ухтя ивэн хавлон сэтгэлээ өрлөж ирээрээ ирхэм таныг көрж байна манай дээрээ 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 манай Баяр цэнгэлийн дуур ай барин мөрья бадарсан хүслийн дээрээ бэлэг барин ухтя үнэн халуун сэтгэлээ өрлөж ирээрээ үдэнэгээ дурж байна манай дээрээ 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 манай дээрээ
Манайд ирээрээ